ямар байна. За амраа. Өвөө танаас нэг зүйл асуух гэсэн юм аа. Хүн яагаад өвддөг юм бол яг нөгөө нэг амьдралын буруу хэсэл буруу ололтод олон шалтгаан байгаа л да. Яг даал талаасаа ч юм уу яагаад өвддөг юм бол ямар хүмүүс эсвэл бүр хүн дээр одоо өөхөх төвшний ч юм уу өвддөг юм бол эсвэл янз бүрийн одоо ухааруулах гэж тэгдэм болов уу? Энэ юу дуурайд вэ? Галын тохиолдол. Тэгэхээр яадаг өвөө утаа арны хэрэг үнэрэдээ хэрэг төхөөрөмж өөрөө таниад мэдчих юм бол энэ нөгөө гал гарч явах эрсдэлтэй гэж үзээд энэ барилгад байгаа бүх орчин суугч нарыг галтлын аюултай шиггүй сэрэмжлүүлж өгöd уурдаг гэхүү дээ. Та нар яагаад гарахгүй энд байж идэг вүлээ? Өөдөө ам тэнгэрийн орнол болчих юм уу? Нэг юм сууд ингээд хам ботсон ч яах вэ? Тийм даа. Тэгэхгүй л шалгачаад. Харч юм шиг байна. Хажууд өрөөнд дуурай. Тэгвэл шууд өгөөгөр гараа гүнлээ. тэгэл гүүгээгүй л шүү дээ. Ой, зогсчлаа. Гал гархан болчихсон. Босгоо болсон. Өвчний талаар асуусан тийм үү? Тийм. Яг уу зарим хүмүүс болохоор яг өвдөн гэхээр яг буруу хол янз бүрийн юмнууд шалтгаанууд байгаа л да. Гэхдээ яг дал талаас ямар гэдэм бол тэг зарим хүмүүс болохоор бүр нэг ингээд яг үхээс наагур юм өвчин тусдаг шүү дээ. Тэгэхээр цаанаасаа чи юм ухаараач гэж одоо тийм өвчин тусдсан болов уу? Одоо жишээ нь хавдар ч юм уу тий. Гурван өөр арга ашиглаж болно шүү дээ. Огт өвдөөгүй эрүүл саруул хүнийг чи тийм өвчтэй бай. Нэг урт наслахгүй байх ч гэдэг юм. Нөгөөх нь өвх өвчтэй хүн байдаг гэхэд чи эрүүл юм байна шүү дээ гэж. Гурав дахьт нь өвдөж магадгүй гэж. За энэ гурав яах вэ? Эрүүл саруул хүн өвчтэй байна гэдгээ сонсохоор ямар байх вэ? Сэтгэлээр гинэт сочролд ороод тэгээд тэр нь өөрт нь нэгүүлээд зөвгөр нөлөөж магадгүй. Бодлоор бас тэгээд өвчтэй болсон гэж бодоод тэр өвчнөө дуудчих магадгүй. Эсвэргээрээ өвчтэй хүн болвол ирүүлээ нэхээр сэтгэл зүйн ингээд дээр дээд илүү ирүүл болох магадлалтай. Гурав дахь тохиолдол нь бас ялгаагүй. Айжмаар. Тийм айжмаар өөртөө тийм зүйлийг бодол санаагаараа дагуулж дуудаж магадгүй. Хэргийн гол учир нь та нарын оюун ухаанд байна шүү дээ. Ер нь ихэнх хөрсүүд чинь яадаг гэхээр тийм эмч домж өөрийн мэдрэмж өөрийн арга барилаасаа илүү эмч домж мэтийнхээ үгэнд илүү анхаардаг. Юу хэлэх гэсэн гэвэл өөрийгөө мэддэг мэдэрч чаддаг хүн өөрийгөө домчд үзүүлж яах юм. Мэдхгүй байсаар агаад гэмт тийм юм сонсноо гэдэг чинь өөртөө бас л эзэн болоо байна л гэсэн үг шүү дээ. Чи тэр алд биендээ юу хэрэгтэй байгааг тэрийг идэж ууж, тэрийг хэрэглэж биедээ тустайгаар хүнс шим тэжээлээ залгуулж болно. Эсвэл хаамаагүй ч хүртэж болно. Энэ биеийг алдаг зүйл нь хүн өөрөө байх нэ. Нэг талаар бас тийм, нөгөө талаар бас удамшдаг гэдэг. Удамшна гэдэг нь нэг талын хуулбарлаж үргэлжлэл байгаа учраас тухайн өвчтэй зүйлээс авч сэтрэх мөчийг хүлээх нэ шүү дээ. Тэр үеэс удамшлын өвчин гэж бий болно.
Түүнийг сэтрүүлэхгүй байх арга байгаа л үү? Ер нь тэгээд эрт цагт өөр бүх юм нарийн дэг журамтай байсан гэж байгаа юм шүү дээ. Хүчрхэг үртэй болохын тулд гэх мэт өдөр судар юу байдгийг тэмдэглэсэн бүх юмыг үзэж төлөвлөж үртэй болдог ч юм уу. Тийм цаг үеийнхэн гэж байсан. Ялангуяа энэ бүр хааны удмынхан удирдагч ноёдын гэх мэтэд. Тэр арга нь тэгээд үр дүнтэй байгаа л үү? Үр дүнтэй байдаг гэсэн болов. Одоо ч ихтэй тийм юм байдаг шин. Юу хүнтэй болох уу, хөнтэй болох уу гэж өдрөө бас онлайн харах ч юм уу тийм. Эсвэл хоолтондоо анхаарах ч юм уу. Тэгвэл удмаас хүчин юм тусах магадaltaй л. Хамгийн гол нь хүн өөрийгөө сайн мэддэг л байх хэрэгтэй юм шиг л. Биеийн онцлогоо бусад хүнээс илүү хүн өөрөө л хамгийн сайн. Хүмүүсийг нэг уламжлалтад хий шар бадган өдр гэдэг ангилсан. Тэр нь бол зөвхөн хүмүүсийн онцлог байгаа байхгүй. Хийтэй хүмүүст нэг ижлэгэн одоо идэж хоол юу гэдэг нь тиймэрхүү юм төстэй байдлаар нь идэх хоолыг нүртэл ингээд зохицуулдаг ч юм уу. Тэгээ өвчлөл өдр ижил төстэй байх магадaltaй тиймэрхүү өдр юм гэсэн үг. Өвөө хүн юу сэтгэл зүгээрээ өөрийгөө өвдүүлж болох уу? Одоо хитрхи их гомдох ч юм уу? Хит их гомдол, хит их хорсол зэрэг бол хүнийг бас хямлтгүй болгодог бас сэтгэлийн өвчүүдээ. Тухайн үедээ маш их өдөөгдөж байснаа л явцын дунд алга болдог. Нэг бол хор болж үлддэг, нэг бол гадагшилдаг байх. Энэ мөртөөс хамаарж бас өвчнийг сэдрэж дуудах, бэлдэх боломжтой. Одоо тэгсэн тохиолдолд яг одоо хитрхи их гомдоод ч юм уу би эргэтэнд нөлөөллөө гэхэд буцаад одоо өөрийгөө нэг дотроосоо эмчилж болох уу? Хэрвээ сэтгэлээ эмчилвэл тухайн өвдөж байгаа өвчнөний эргээд идэх өөрөөрөө идэх боломжтой болов уу? Тэгж идэх боломжтой хүмүүс зөндөө л байдаг. Тэгэхдээ яаж хийж байгаад нэг юм даатахыг хүсдэг шүү дээ. Яаж? Эсвэл шууд имлэг. За имч домчин ч юм уу эсвэл шашин шүтлэгтч байд юм уу? Ямар нэг юм болвол энээс болж өгсөн ч гэдэг юм уу? Ерөөсөө л ибэрүүл байхад л ингээ алдсан гэсэн айтал юм уу? Ярьцгаадаг. Тэгэхээр хүн элдв бодол хөөрөл сааталтунд автах нь нэг бол шатааж, нэг бол хөлдөөдөг юм байна шүү дээ. Бас нэг бол хор болгож хувиргадаг, нэг бол им болгож хувиргаж болдго юм байна. Тэгэхээр надад юм нэг сонирм бодол төрөөд байгаа хэрэг. Нэгэнд ингээд би нөвдчихлөө. Тэгвэл өөрийнхөө одоо биеийг өөрөө эмчилж болох юм бол би эргэнтэйгээ ярилцсан гэсэн үг одоо тэгж болох. Би гэдэг зүйл шууд өвдөж мэдэгддэг шүү дээ. Баг багаар дохиогсоор л тэрийг тоохгүй ясаар хөндрүүлдэг тохиолдол их байдаг баха. Тэгвэл тэр дохио өгөх агшинд л юу болов гэдгээ ихнэр нь эд эрхтний хуралдаагаа хийх нэ шүү дээ. Энэ юм болов тэр юм болов. Гэхдээ им тангаар эсвэл хэн нэгнээс сухаас илүү өөртөө илүү төвлөрч юу вэ? Юунаас болоод байна? Яагаад би ингэж үг гэх мэтэй бодох нь чухал байх нэ. Тийм. Өө зарим хүмүүс хитрхи өөрийгөө эрүүл байлгахын төлөө өдөр шөнөгүй одоо ингээл хоол, нойр, шимтгижэл тэгэл бүх юмаа ингээл зохицуулаад тэгсэн хэрнээл нэг их уртаас чаддгүй. Зарим хүмүүс нь болохоор
нэг их тийм зүйлээ тоохгүйгээр тэдрээс илүү хурд наслаад байдаг. Энэ ямар ч юм бол Ямар их тэмцгээр үлээж авч болно. Тэгэхдээ бас нөгөө арга барилаар тийм юм баримтласнаар өнгө төсөө хадгалаа, бие хаагаа эрүүл чанга залуу хിവэр нь хадгалж байгаа ч хүмүүс бий. Тэгэхээр юм болгон бас л хоёр өөр туйлтай байх нэт. Идэж уухтаа хүртэл анхаарах хэрэгтэй юм байна л да. Одоо би юм мэдхээр Өвөө энэ өвчин гэдэг дээр нэмээд юм хэлэх хэрэгтэй юм шиг. аха. Одоо энэ гал хөллийн жилүүд за нарны идэвхжил энэ төр гээд газар хөдлөлт гал туул дэлбэрлэлт гэж болж байгаа. Та нар зүгээр л урд байсан хүүхд ахуй цагийн нар одоо байгаагийн нар хоёрыг ялхааг бараг ойлгож байгаа. тийм үү. Маш хурц. Тийм үү? Нүд чинь хүртэл аргаж байна гэдэг. Нулимс чинь гарч байгаа юм зү. Хүзүү толгой чинь гүшиж хөөнгөтнө. Мөн тулаа дээрээс чинь шарж байгаа мэт мэдрэмж. Хөл доороос чинь татаж байгаа мэт мэдрэмжээс болж ихэнх нь нуруу утасны өвчтөй болсон. Монгол бараг нуруу утасны өвчнгөө өмч ховор тоолох. Гал хөллийн жилүүдэд бас анхаарах зүйл бий. Хорц халуун наранд болсон эд зүйлс нь ямар нэг байдлаар хувирах юм шүү дээ. Ямар нэг байдлаар хувирна гэдэг нь тухайн зүйлийг хит их эрчим гэрлээр шарснаар үндсэн амт чанар гэдгээсээ гажуудж болно гэсэн үг. Энэ гажуудалтай хэвээр хүмүүс мэдэхгүй эдсээр байна гэж бодъё. Гэтэл одоо гидс дотор нь шингэж өгөхгүй бол яах вэ? Тэр өөрчлөлтийг хүлээж авч чадахгүй. Тэр өөрчлөлтөөр өвс ургамал ан амтан ногоо жимс бүх юм чинь хувирсан бол яах вэ? Хүн бас хувирахгүй болохгүй. Мэдээж хүн ч бас хувирж байгаа. Энэ дээр юу гарч ирж байна гэвэл хүмүүс хуучин шиг иддэг хэвээрээ. Тий. Тэгсээр нэ хувьсаад байгаа. Тэгэхээр хооллох арга барилын хувьд ч гэсэн хэмжээ хязгаарыг тааруулах ёстой юм биш үү гэсэн санаа юм. Нарны гэрэлд ямар зүйлс боловсрож бэлэн болдгоо. Тиймс. Бүхэл зүйлс. Тий. Хүнсний бүх зүйлс. Тэр болгон өдрөөр хурц эрчмээр төөнөгдөж шим тижээлгүй хит их боссон туяан шингэсэн хүнс уссан байвал яах вэ? Тэрийг одоо багаар идэх юм мэдэхгүй байх гэж байхгүй л байна. Нэгсэг таарсууд чинь усны жимс итлээ гэдэл хордлогод орлоо гэдсэн баха. Тий. Тэр нь нарны туяан шууд нэвчээд түүнд өөрчлөлт оруулсан байна. Харин хүмүүс тэрийг мэдлгүй хуучин шиг эдснээс үүдэлтэй гэж үзэж болно. Тэгэхээр бидний ууждж байгаа юм одоо бүгдээ хор юм уу? Одоогор хор болоогүй. Тэгэхдээ аль болох тааруулж вэ гэсэн санаа юм. Одоо бол монголчууд бүгд л өдөр болгон шахуулан мах идэж байна. Халуун чанарын. За тэгээ бод. Халуун чанарын зүйлийг халууны улирал идвэл яах вэ? Харал. Бүр Би ч даралт ихсэх юм шүү үү? Тэнцвэргүүдэх баха. Хөөн, бомбын, бэлцийн, авган нь хоолны шингэцэд сайнаар нөлөөлөхгүй гэж болно. Өвөл нь сэрүүн чанарынхаа юм хүртээд байвал яах вэ? Ханаа том хөрөх баха. Гэмэл сэрүүдэд
Дулааныг хадгалж чадахгүй байх нэ тэ. Тэгэхээр та нарыг гал хөллийн жилүүд юунд сургаж байна гэхээр хит их хидэд цадлаа болохгүй. Сайн идсэн шүү дээ. Хамгийн шимт хичээлтэйгээ олно. Мөн цаг уур амьсгалын өөрчлөлтөнд тааруулж хүнсээ хүртэх ёстой болж байгаа. Одоо ингэж өдөр болгон шиг ингээд л өвөл зунгүй махаа хүртэл яваад иж болохгүй байх нэ дээ. Тийм байна. Халуунд нь сэрүүн чанарын хөнгөн өвөлд нь халуун чанарын их мэтэр зөрүүлж өгөл таарна. Өвгдээ зүжин тэгжил явдаг байсан. Одоо харин та нар яг л араатан л гэсэн үг. Өдөр болгон мах зулгаа. Өөртөө өөр махнаас гар гээгүй. Тэгээ махнаас гар гэсэн юм чинь гэдэл нөгөө хэд нь юу юугаа иддэг үлээ. Улаан биш тийм нөгөө дахиад хааны махал идэх байх та. За тэгэл өндөг юу ч хэлээ. Загас жарахаа. Гом байцаа гэж явдаг лөө. Тий. Ер нь шимгүү зүйлийг амрууга чихэх нь хор болно гэсэн ойлголт. Ялангуяа ийм эргэлзээтэй цаг үед. Ийм дэстэй цаг үед ямаа зөв тааруулж, тохируулж хүртэж байх нь хамгийн чухал юм. Цаг үеэ дагаад. Дээр үед хүмүүс айгу бага иддэг байсан гэдэг юм билээ Монгол хүмүүс одоо жуулчид ч юм уу гаднаас хүмүүс ирэх юм бол монголчуудыг ингээд дагж явах юм бол баг 7 хоног юу ч идэхгүй ингээд яваад хамт ингээд дагаж явсан хүмүүс нь өөдсөд зүдрээ тийм идэр тэмдэглүүлээд байхгүй. Тэгээд тэр одоо яагаад одоо бид нар чинь өдөртөл 3 хоолгүй бол тэр хооронд ч өлсөж өгч гэдэл байдаг болсон. Тэр аянчин жуулчт нь өвөл ирээгүй л байхгүй юу? Агийн халуунд нь ирчгээд хоол гэдэг. Өнөө хэд нь айрыг цэгээ усаа уугаад хөнгөн чанартай л хооллон шүү дээ. Бараг хооллохгүй. Харин тэгдэг гэсэн. Тэр үеэр нь тэр жуулчт нь таарахгүй юу? Өөр яах вэ? Өвөл нь байсан бол харин эсвэргээрээ махаа идээд байж хнэ. Та нар ч гэсэн ийш тийш улс оронд очивол хахир хатаа өвөл нь ирсэн дээр үү? Зуны халуунд нь ирсэн дээр үү? Халуун. Тэгээ наадуулсан бас л тийм байх нь шүү дээ. Тэгэхээр тэдний дүгнэлт зарим талаар буруу. Монголчууд өсгөлөө хүмүүс биш. Хоол идэхгүй бүх юма тааруулж тохируулдаг байсан гэсэн үг юм. Хүмүүс бас сүүлийн үед нөгөө малын мах идэх юм бол тэр одоо нөгөө нэг амтны амийг нь тасалж байгаа учраас ингээ нүгэл гэж үзээд ч юм уу тий. Тэгээ мах идэхээс ингээ зайлс хийдэг. Эсвэл ингээ тэр малын одоо мэдээлэл гэх юм уу тэр ингээ зовж исэн мэдээлэл нь махандан шингэдэг учраас хүмүүст бас ингээ тэр энерги ингээ нөлөөлдөг үү гэд тиймэрхүү юмнаас бас зайлсхийдэг. Бас цагаан хоол иддэг хүмүүс. Харин цагаан хоолны толгойлогч гэж байдаг үстэй. Нэг хүн байдаг. Чиха багш байдаг шүү дээ. нөгөө алтан гэл. Тийм тэр чинь ахлагч. Тэгээ бас нэг йогагийн нөгөө шири шанкар бас нэг гэдэг юм шүү дээ. За тэгэхээр ийм байна. Тэд өөрсдийн бас өгөгдөлтэй мэдрэмжтэй байж болно. За тэр амтнд хүртэл сүнс байдаг гэдгийг мэдэж байна тийм үү? Тийм мэдсэн хүмүүс ингээд гомдолтой сүнс идээд ийм өөдлөхгүй маа гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Тэд тэгээд тариа буудаа ногоо өөр юу юмтэй мах орлуулж. Тиймэрхүү юмаа хүртэж байна гэж бодъё. Тэгвэл өвс ногоо ч гэсэн сүнс бий. Тариа буудаад нь ч бас өвс сүнс гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэд ч бас гомдолтой сүнс идэж байна гэсэн үг шүү. Тийм. Амтэн алхан нүгэл байдаг юм бол нүүс ногоо тастад зулгааж хүнс бэлдэх чинь ч бас нүгэл болно шүү дээ. Тийм. Тэгэхээр нүгэл ихгүй амьдрах боломжгүй л биш үү? Энэ тэгэхээр хэд өрөөсгөл зарим нэг ондоошл байдаг байх нэ дээ. Тэр соргодог хүн хизээч энд ирж 1-2 жил ч болж үзээгүй.
жаргалтай газрын жимсний орны хүн шүү дээ. Ямар нэг зүйлийг итгэл үнэмшлийг тулталуулахын тулд өөрт ашигтайгаар заримыг эргүүлдэг байх нь шүү дээ. Гэхдээ алс хиттэй хүмүүс хооллолтой хасаж эхэлнэ гэдгийг бол тольджээ. Гэхдээ мэдээгээ буруу өргөсөн байна. Мах иддэг хүмүүс рүү анхаарч маланд нь сүнс байдаг, өв сургамалд сүнс байдгүй юм байна гэсэн дүгнэлттэй байна. Энэ нь тэдний том алдаа юм. Тийм байна уу? Тийм байна. Өнгөд эдс бид бол энэ ертөнцийг бүхэлдээ өвөг дээдстэй гэж үздэг. Амьтны өвөг дээдс сүнстэй, амьтай. Өвсөнж, модонж, сүнстэй, амьтай гэж үздэг. Юм бүхэн учир шалтгаантай гэж үздэг. Хүн ч бас өвөг дээдстэй, сүнстэй гэх мэт. Бүгдийг нэг гэж үздэг байх нь шүү дээ. Амьд сүнстэй гэж үздэг. Тэгэхээр энэ дээр бас нэг гажуудал гарч ирж байна да. Хүнд сүнс байдаг, амьтанд сүнс байдаг. Энэ босонд нь байдаг. Гэсэн утгатай юм ойлгуулах гэж оролдож байна. Тэгээ нэг тийм цагаал иддэг болсон юм чинь гэл тэрийг өмөөрхөн тодорхой. Яагаад гэвэл үгүйсгэгдэж байгаа учраас шавнар нь уурлна. Үнэхээр чадал чинь хөрвөл тэгээд юу ч идэхгүй тэр агаар усаар хооллоод нарны эрчмээрээ үл залгуулах тийм хэмжээнд л хүр. Тэгэхгүй олон төмний донд талцаж та нар мах иддэг учраас муу сүнс, муу заяатай байна. Бид нар бол жимс ногоо иддэг учраас гэгээрэнгүй гэж хэлэх нь тэнийг юм. Адилхан бүх амьтай зүйлсээс сүнстэй зүйлийг тасдаж огтчож иддэг нь үнэ. Онол хамтлан унна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энд ялгаа алга. Тэгвэл монголчуудад нэг ёс дүрэн байдаг баха. Ан гөрөө хийсэн ч хизээч хээлтэй амтан, их амтан агандгүй гэдгийг. Хээлтэй амтны хүртэл агнаад байвал тэр амтан төрөл зүйлээр устна шүү дээ. Тийм байна уу? Их амтныг хороочвол тэр хэдэн зулцууд нь бас өхөн. Мод ургамал гал төлөх боллоо гэхэд шууд тасдахгүй. Өмхөрж, ялзарсан унсны нав төвдөг ч юм уу. Малын угаан бэлчээхдээ нэг газар байдгүй. Өвс ногоог нь тахлаад байж болохгүй учраас нутагс хэлгэж тухайн өвсийг ургах боломжийг нээж өгдөг байх нь шүү дээ. Нүүдлийн гэдэг арга бол чинь юм уу да. Энэ нь хайрлсан арга ухаан юм. Бүгдийн дуустал нь хэрэгж болдгүй юм шүү гэдэг санаа. Ямар ухаантай юм бэ? Өөрийгөө бодохгүй бас. Тийм хүмүүс тэгээд ертөнцийг хоёрдоо хураана гэхэд зөв байгаа биз? Зөв байна уу? Тэрнээс дээрэмчин хувиа хичээгчд байсан бол эзэнэ энэ Монголыг чинь тахлаад та нарын үерчгэж байхгүй. Энэ газар нутгийн чинь ингэж амьтайгаа байхчгүй л байх байсан шүү дээ. Шилдэгүүд гэдгээ мартсан байж болно. Гэхдээ мартсан болохоос хаягдсан юм шүү дээ. Та нарыг манруулж байгаа тэр зүйлдээ л анхаарах хэрэгтэй болж байна да. Өнөөдөр та нарын ихэнх нь тэгэл Солонгос, Япон гэдэг нэг цагаан царай хүссэн, уйхан торхон, махан оолноосоо татгалцсан ямар ч хүмүүс болоод байгаа юм дээ. Одоо хүн өөрийнхөө үг дэцээ иддэг байсан жишээлбэл одоо монгол хүн бахаа идэхэд болчихвол бид нь тэр сөргөөр нөлөөлөх болов. Идэхгүй байгаа л үзэхгүй юу.
Өөр дээрээ дурсаал болоо шүү дээ. Манай их ерөөсөө мах идэхгүй 2 жил болсон шүү. Тэгээ буцаа мах идэх болсон. Тэгэхээр Мах идэхгүй байж яжгаад мах идэхэр амар гоё байдаг гэсэн шүү дээ. юу байгаа л та. Яс цуснд шингэцэн бүр Үйлдэг гэсэн шүү дээ хүмүүс. байгаа шүү дээ. Угаас ийш тийш явал мах дээр идэхгүй удахаар ч махаас нь Ирсдээ бүр тий. Би бүр Вьетнам зөндөө идэх шүү. Ухрын махтай нэг гулаа шиг хоол идчихгүй. Аха. Тэгээд 7 хонсон тэгсэн мөртлөө тэрийг идэх бараг өөл хаашаа. Иш их зотарж явж. Дандаа дахиад загаас магас идэх тахарч байгаа. Хоошгүй байхгүй гол нь. Хоолсохгүй дээ биш. Ингэдэг. Та нар жимстэй газар очивол яах вэ? Жимсийн нийт. Тий. Та нар ногоотой газар очивол ногоог нь нийт. Гэх мэт. Харин малтай газар махын нийт гэдэг нь ямар учиртай гэж бодож байна? Цаг агаалт нь таарсан. Зөв. Тэрэнд нь тааруулж л хүн иргэдэг. Тэрнээс ногоотой газар чи мах хайгаад болохгүй шүү дээ. Тий. Гоё дээ. Жимстэй газраас мах болтохгүй. Тэрийг иддэг ч юм байхгүй. Тэгвэл мал хойтой газраас та нар жимс хайгаад чирэггүй байх нэ дээ. Эсвэл ногоо урахыг хүлээгээд нэмэргүй л болов. Тэгэхээр цаг үед нь тааруулах нь бас хүний нэг чадвар. Орон байгаа газартаа дасан зохицох чадварыг хэлж байгаа. Заримдаа ондоошил гэдэг үзэл нь хүнийг өөрийг нь алаад өгдөг тал бий. Би Монгол хөө юм чинь заавал мах идчихвэж л гэх нь буруу байх нэ дээ. Жимсний газар би Монгол хөө махал идмээр байна гэдэг. Ингээд үж болохгүй. Хүн цагаа тулуул бас мах ч юм биш шүү дээ. Бас жимс ч юм биш. Ногоо иддэг юм ч биш. Энэ болгоныг холж гөөгнүүлдэг өрсөв шүү дээ. Хөврөл явах нэ. Яг очих газар чинь ингэж хувирдагтай адил одоо эрчмийн шахаанд бас яг ийм байдлаар та нарыг шахна гэсэн үг юм шүү дээ. Зүг бай, эндрэнгүй бай гэх мэтэр шахлаа гэхэд тэрэнд нь ингээд игдүүцээд уурлаад дэмий бохомдож, дэмий сархад төртөж, дэмий альбид чөтгөрийн боолуулж яах юм. Харин өчнийхэн та нарыг үргэлж л хэрэгэлцгээд л тэр чигээр чинь хайдаг. Хайхтаа өөрсдөө танилгоод хайдаг юм шүү дээ. Гэрч үлдээхгүйгээр. Бид нар өөрсдөө хэрэгжүүлчих боломжтой эрүүл байх арга зам төрөлхтөн юм байх байж болох уу? Болсон шүү дээ. Яаж домнох вэ бид нар өөрсдөө? Нарлуу хар, сарлуу хар, мэдэр, салхийг мэдэр, газрыг мэдэр, төмөр ихч мэдэр, тай болгоныг мэдэр. Тэгэхээр яг л байгальтайлаар байх хэрэгтэй. Энд бол Гэхдээ та нар ойрхон байгаа. Зүгээр л өөрсдийн үзэлдээ баригдаад л юм чиний тоохоо байсан. Та нар тэр чигээрэл байгаль гэдэг дээр л байгаа. Зүгээр л өөрсдөө тэр тойргоос л хүний гэсэн тэр үзэл тойрог л хас. Тэр үед байгаль ч өөрөө нэгдэнэ. Та нар өөрсдийгөө ингэж төгжиж байна гэсэн үг. Өөрсдийн итгэл үнэмшлээрээ. Гэхдээ анх хүүхдүүдийг сонсохоос өмнө ер нь подкаст сонсдог хүмүүс чинь дандаа ерөнхийдөө нэг тийм сүнслэг зүйл сонирхдаг хүмүүс байгаа да. Бас тэдний л нэг байгаа байхгүй. Тэгээд явсараа байж байгаа зүгээр эрүүл байх гэдэг чинь энэ сүнслэг зүйл гэдэг чинь ерөөсөө маш энгийн зүйлс байд юм байна. Эрүүл ах чинь хүртэл зүгээр бидний амьдралын хэв маяг зүгээр зөв амьсгалах, зөв суух,
гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсээс ахуулаад эрүүл байт юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Та нар сүнс сонирхдгоо өчигд хурд сонирхдаг. Тэгсэн чинь зүгээр энгийн байсан мэлээ үү? Эсвэл бурхан. Эсвэл хар гариг гэцгэлөө. Хайр. Энэ битээр бодоод үзтээ. Одоо сүүлийн үед гэдэг Өөрсдийнхөө учрыг ойлгохгүй, өөрсдөөс хүнстэй эсгэж мэдэхгүй. Ямар учир шалтгаантайгаа мэдэхгүй байж өөр тийшээ юм хайх нь чамайг бохордол төрөв. Чамайг тэнэг амтан болгоно, галзуу болгоно. Бас өөр нэг залим ихтний олз болгоно. Чи тэрний боолуулна гэдэг бод. Чамайг бурхантай чинь ингээд танилцуулж уулзуулж өгнө гэл ингээл итгэл яваад байсан. Өөрийг нь тэр чигт нь хар нөхөд ичгээд дараагийнх нь тэнгийг хайжуул яах юм. Мэдхгүй зүйлээ хүн сонирхдаг юу нь мэдж байгаа. Гэхдээ энэ ертөнцид заавал мэддэг зүйлс байх ёстой. Өөрийгөө танин мэддэг байх ёстой. Оршихуйгаа таньдаг байх ёстой. Тэр мэд дээрээ төвлөрч чадаагүй, суурай бэлдээгүй байж үз. Энэ тентхийн сүнс далд хүч гих мэт рүү хит ороод димээ. Та нар тэр их далай мэт далд хүчний юм дунд сэлүүрдэж гарч чадахгүй. Живхэл болно. Тэгээ намайг тийм зүйл сонирхдаг. Одоо яаж ч одоо би ингээд мэдрэмжтэй хүчтэй баг болгоо гэсэн чинь хэм болвол чи галзуураа солиороо дууснаа. Шаардлагатай. Тэгэхээр Далд хүчтэй харьцах тэрийг далай гэж үзүүл чи яах вэ? Завь сэлүүрээ бэлд, хоол хүнсээ бэлд гэсэн үг. тэрэн зүгээр маш энгийн тий үү. Бас өөрийнхөө тэрийг далай гэж үзсэн шүү дээ. Тэгвэл өөрийнхөө тэр их газраас хит хол сэлж болохгүй. Жохон явж сэлүүрж байгаад буцаж их газар руугаа ирээд дахиад хүнс юмаа сэлбээд дахиад өөр хүн суулгахул завиад хамруулаад дахиад цаашгаа далд ертөнц рүү орчоод буцаад далайгаасаа дахиад газартаа ирж болно. Буцаж ирэхийн тулд завиа бэлдэх хэрэгтэй юм биш үү? Тэгэхгүй чи өргөн удам далайг сэлж барна гэж байх уу? Байхгүй. Тэгээд дор бүрний бэлтгэл гэдэг чинь юу вэ гэвэл өөрийгөө тань, оршихуйгаа тань гэдэгтэй л адилхан юм. Чи оршихуйгаа таниул чиний зав бэлэн болно. Чи өөрийгөө таниул чи өөрийн хоол хүнс болоод сэлүүрээ бэлдэж байна л гэсэн үг. Тийм байна уу? Тийм байна. Амар гоё тал. Тиймээс далд ертөнц бол тэр чигээрээ далай. Нэг байдаг. Хязгаар нь харагдахгүй. би нэг юм асуусан юм аа. Хүнд нэг зүүн савин гэж байдаг та тэр нь ингэж сонсогддгоо одоо хүнд одоо жишээ нь энгийн жишээ гэхэд за чи гадаа одоо хүтэн биш үү хуцаа дулаан хувцал бол зүгээр дээч гэдэг юм уу арай тийм нэг сайн эерэг тал руу ингэж тийм зүүн савин сонсогддог боломжтой юу эсвэл ингэж одоо хамгаалж идэг үүдээс маань хамт ингэж сануулгах юм уу ирдэг бол тийм мэдрэмж төрж болох юм. Болно. Хүүхдэнд нь төрж болно. Тэгэхдээ тэрийгээ сонсдгоо юу гэдэгт бас байгаа. Ядаж тийм совингороо нэг удаа ч гэсэн амин аврагдсан хүн бол ер нь бол гадарлана. Гэтэ одоо хүний одоо мөрөн дээр бурхан чөтгөр найлал нь ингэж явж идэг гэд яриа байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан чөтгөр нь бол ингэж илүү ингэж гэл баян ингэж тэгэж гэдэг ч юм уу юм сонс. Зүүн савны яг тийм нэг ийм эерэг талыг ингэ сонсохоор арай жоохон нэлээ ингэж анхаарлаа төвлөрүүлээд гэхдээ яг л зөв яг намайг бодоод хэлж байгаа ч юм шиг тийм мэдрэмж төрдөг.
Тэг зарим үед буруу байвал хөө чи яагаад ингэж байна гэдэг чинь бас нэг тийм Жаахан загнаад загнах. Ер нь бол тийм алцааны ертөнц шүү дээ. Энд одоо далд хүч ярьж байгаа шүү дээ. Тийм. Сайн нь бий, муу нь бий. Энэ хоёр дандаа л тэмцэлддэг юмны гол түүн энд юм. Надад бол 2 3 удаа л яг тийм мэдрэмж бол. Баруун зүүн мөрөн дээр чөтгөр бурхан хоёр суудаг гэдэг нь та нар далан дээрээ зовлон болоо жаргал бүх дурсамж ачаануудаа түүн дээрээ үүрдэг учраас. Зүүн талыгаа муу талаа энэ үүрдэг гэж бод. Баруун талыгаа сайн үлийн хураамжаа гэдэг бод. Чи мөр гаргаж алхаж хорвоогийн орсхой дээр мөрөө гаргаад явж л байгаа бол яах вэ? Тэр болгонд чиний дурсамж үлднэ. Сайн арч үлднэ, муугаар арч үлднэ. Тэр болгоны үйлдэл болгоно чамаас хамааралтай учраас чи яллагдана. Бас өөдөөч дэвсэж болно гэсэн. Зөвхөн маань ингээл хараал хажууд маань байна л гэсэн. Ер нь аль ч өвөг дээдсүүд үр удмаа муу яваасаа гэж хүсдэг юм шүү дээ. Алстаа бол та нарын царай төрх яаж өөрчлөгдөн гэж бодож байна. Гэхдээ нэг асуудал байна. Та нарын өөрс хүүхдүүд чинь дэндүү их эд хэрэглэлтэй донтоод байгаа юм шиг харагдахгүй нь. Тийм материал зүйл төрхийг хийж болно. Тэрний Энэ ертөнцийн бүхэл зүйлийг тэр гар утасгийн чамда донтож өнгөрүүлж байна. Тийм. Адаглаад хараамуутай болно. Нурган бүхтэй. Тэр зүйлээс босод юмыг харахгүй байл яах вэ? Ер нь тийм л алт Дурсамж үтэж чадахгүй. Энэ нь өөрийг нь эргэлдэх тойргоос тусгаарлаж байгаагаас өөрчлөхгүй. Хорвоо ертөнцийн өөрчлөлийг харахад л хараамуутай байл яах вэ? Шинэ ертөнцийн шүүлтэнд орох гэсэн ямар ч тэмцэх туршлахгүй байл яах вэ? Хэн нэгний зохиож өгсөн багаж хэрэгслээр л амьд үлдэх хэмжээнд хүрвэл яах вэ? Амар. Тийм өрс шинэ мянганыг авч явж чадах уу? Чадахгүй. Тийм бол ягаад одоо хүртэл энийг эсэргүүцэж эсвэл арга хэмжээ авдаг юм бол? Эцэгний ингэн гэдгийг мэдсээр гэж. Хүүхдүүд нь зөвөр уйлаад эсвэл зөв уйтахаараа өмөлдөд ирэнгүүт эцэг эхчүүд өөрсдөө амраа удаа зөвөр гар утас өгчдөг байхгүй юу? Тийм бол та нар үр удмаа үлдээх гэдэг нь ял болж хувирсан юм байна. Ядж хаад өөрсдөө бас тэрэндээ автчихсан шүү дээ. Тэгээ хүүхдүүдэд зааж өгнө, өнөө хүүхдүүд нь дагаад тэрнийг гүйлэрч сууж байгаа. Тэгэхээр сайн аав ээжүүд мөн үү гэдэг дээр муу тавина. Сайн аав ээж сайн эми өгөө биш. Маш цөөхөн л өгүүлж инсэн ч өнөө хэд нь та бол хөгсөн юм байж. Хэддгээр үеийн цаг үеийн хүн бэ? Бити өглөөд яншаад байж гэдэг юм ингэж л адуу зөхөд. Уг нь өөрийнх нь төлөө хэлж байгаа шүү дээ. За тийм юмныхаа боолн болсон хүмүүс аль бин бурхан чөтгөр хоёрооч ялгаж чадахгүй шүү дээ. Дор бүрнээ хараамуутай, дор бүрнээ султай. Дор бүрнээ тэмцэх энэ хүчтэй салхи хувцснаар усан бороо огч цасан шуурлагч давж чадахгүй. Ийм байвал яах вэ? Хүн байхын хэрэг байна уу? Байхгүй. Юу ухаантан гэдээ яах юм?
Манай улаач хүртэл өөр хүүхдүүдэд тийм нас хол өсөхийг хичээвч сурдаг сургууль соёл нь хаа газрын ямар улсын ч гэнэ тийм нэг юмыг харж гүлэрдэг юмнууд болгочлоо. Тэр даалгавраа заавал хий гэж өдөр болгон шаардах юм. Одоо тэдний хараа гэж авах юм байхгүй. Улаач бараг бэлэн болоо биз. Би хүүхдүүдээсээ ч урт наслах юм байна гэж. Эр хүний санаа тийм болж хувирж байна. За миний хүүхдүүд бусдайгаа адилхан ихтэй хүмүүс ч болохгүй шивдэ гэж. Тэгэхээр би өөрөө өвдөж болохгүй. Ямар нэгэн байдлаар миний хувьд гогслоод намайг харж сандаасаа гэж ачлах хүүхдүүд байхгүй гэсэнтэй л ялгаагүй шүү дээ. Тэгэхээр би өөрөө л чирж явах юм байна гэж боддог нь. Даалгавраа бас компьютероос хийдэг. Нар сайн болж чадах болов. Гэтэ юу үзлээ бид нар жишээлбэл нохоо муурав жишээ нь авлаа гэхэд чинь нохоо муурыг болохоор чинь муураа болохоор хоолундын тааруулах байж хэрэгцээтэй амин дэмийг өгч бай, хумсыг авч бай. Нохойг болохоор дор хаяж өдөртөө нэг удаа салхилуулж бай, тоглуулж бай гэдэг штеп. Тэгсэн мөртлөө бид хүүхдүүдээ яг тийж өдөр болгон салхиа гарна гарч авч явдаг билүү. Эсрэгээр нэмдэг. Энэ бол хүн тэжээвэр амтны хоорондох зүйл бай, тийм үү? Харьцуулалт нь. Тэгвэл эсрэгээр нь өөр нуцыг. Нохойг гөлгөлж тэр гөлгнүүдээ шимт хижээлтэй зүйл өгөхийн тулд яах вэ? Хоолцоход хоол хүнс шимтэй болгоныг хаягаад буцаад өрөн дээр нь. Гөлгнүүд дээр очих нь. Муурч бас цулцэг гаргалаа. Сүүгээр холж байгаа хүнс тэжээл хэрэгтэй бас л яаж хийж байгаа л хүнс цуглуулж шимтэй болгоныг сүү болгож хувиргана. Хүн бас иддэг үз. Гэхдээ энд нэг л ялгаа байгаа шүү дээ. Та нар олдсныг ойддаг. Бэлэн зүйл. Бас нохоо муурч нь гар утас гэчийг ашиглаж чадахгүй. Нохооны гүлэг том болоод нохой л болно. Муурын зулцаг том болоод муур л болно. Ягаад гэвэл тэд амтны зөнгөр яв. Харин хүний хүүхэд чөтгөр болж ч магадгүй болцоход байна. Нэг тийм үг байдаг баха. Чөтгөр төрдгүй юм бүтээгддэг гэж. Хүн ч бас энэ ертөнцийн нэг амт юм. Гэхдээ хизээч зарчмын дагуу явдаггүй. Энэ нь чөтгөрлөг болоход баг багаар бэлдэж байж болно гэсэн үг. Үнэхээр дэвшилтэд тийм зүйл гэдгээр санал зүрх хүмүүс байж болно. Гэхдээ хизээч нарны гэрэл, агаар салхи, өвс ногооны газрын эрчим, усны эрчмийг гүйцэхгүй. Хитчнээ сайн шилдэг багц төхөөрөмж тэр гар утас чинь байгаад түүнийг орлохгүй юм. Тэгээд тэрийг гөлрөөд байвал хараа ботно. Тархинд ажиллах авал алхаж гисэхгүй. Ял байтал суугаал идээл. Хуруугаараа зангас хийсэн юм тэгээл болоо. Ийм хүмүүс тэр багаж хэрэгслээ удирдаад байгаа мó эсвэл удирдуулаад байна уу? 100% удирдуулж байгаа. Удирдуулж байгаа хүмүүс шин ирнийг, шин цаг үеийг бүтээж чадах болов уу? Чадахгүй. Тэгэхээр сонирхолтой байна уу? Үеийн тэгэхээр бас нэг сорио гэж үзэж болох уу? Тийм ээ. Хоёрын ухаанд хүн хин ямар нэгэн зүйлийн
бүтээсэн зүйлийнхээ боол нь бол чивэл оюухантай гэж яваад яах юм. Тэр зүйлийг чинь ашиглаж хэрэгэл ухаан цэрэг дээр улам ухаалаг болгож амар хялбарыг нь үтээж өгч байхад өөрөө боол нь болчихсон. Тэр зүйлдээ захирагдаад байна. Донтцсон байна. Энэ хоёр чи ялгаатай. Жишээ нь толгой харилцааны хэрэгсэл зүйлээр чинь өргөө гэртээ амарч байсан ч тэнд байгаа юм шигээр албуулыг үүсгэж болно. Эсвэл өөрийгөө сатааруулж бусдаас өөрийгөө төгжих хортой зэвсэг болгочих болно. Тэгэхээр ялгаатай байна уу? Ялгаатай. Тэгэхээр эд зүйлийг ямар ч цаг үед донтож, боочлогдож болохгүй. Харин үүс хэрэгээ улам хурдан хүргэж нэг биеийг олон хуваахгүйгээс хойш гэдэг зарчмаар л над багаж хэрэгслүүлж байгаа юм шүү дээ. Нэг газар олон зэрэг, олон газар нэг зэрэг байж чадахгүй тийм үү? Харин над багаж төхөөрөмж гэдэг юм чинь, гар утсгийч юм чинь нэг суурнаас олон зэрэг байх үйлдэлийг оруулж байгаа юм. Гэтэл хүмүүс нь өөрсдөө төгсчихсэн ямар зүйл хийдэг, яадаг гэдгийг ч өөрсдөө мэдэхгүй байна. Зүгээр л ухаалаг шин зүйлийг бид нар үзэж харж хэрэгжилж байгаа гэхдээ зөв ашигладаг гэсэн үг. Тэр зүйлээ оюун ухаантайгаа хослуулж ашиглахгүйгээр элдв юмд донтох, цаг нөхцөөхөд ашиглаж байгаа нь тоогүй. Тэр шин зүйлийг чинь бүтээж байгаа зүйл бол хүний оюун ухаан. Харин хүн яг бол боол нь уулна. Нэг бол тэр байгаагаас ч илүү хүтэй. Энийг гэхдээ цаг хугацаанд баталж харуулна. Ирээдүйд болох зүйлийн нөгөө нь хизээний талдад харчлаа. Гэхдээ биелэхэд юу дутуу гэвэл хэдхэн жилийн зайдал дутуу. Одоо үед бол болоогүй учраас хоёр талд хаваагдана. Энэ муу юугаа мэддэг юм гэж. Нөгөө тал нь магадгүй юм гэж. Гэхдээ мэдэхгүй гэж болоо. Нэг цагийн тулаад ирэхээр яах вэ? Өвгөөгийнх нь айлд өрц тэр хоцрогдсон, хуучирсан байх болно. Та нар ээж үед оссон байх болно. Тэгээд тэр үед өнгөрснийг яваа буцааж чадах биш. Тэгэл болоо. Чиний оюун ухааныг ямар нэгэн зүйл удирдах байна уу юу гэдгээ үргэлж асуу. Магадгүй чи удирдуулаад өвдчих болно. Чи удирдуулаад боол нь болцсон ч байж болно. Чи удирдуулаад хин нэг эрх мэдэлтэй эсвэл хин нэг баяжуулагч байж болно шүү дээ. Тэд тэгэл та нарыг эрх чөлөөгийн чинь хонж хаан мэт өөрсдийгөө сэтгэж дарангуйсаар байгаа ч юм билүү. Хэн мэдэх вүлээ. Өвгийнх нь айлдвар ингээд дуусч байна. Бэлэлээ.